За та бүхэнд Black Mirror цувралын season 2-ын 3 дахь анги болох Walda Moment ангийг ярьж өгье. За энэхүү анги нэлээд ос төрсэн агуулгатай анги тул та бүхнийг аль болох уйдахгүй ерөнхий тайлбарж ярихыг хичээе. Гэхдээ та нар гол утга санаа цаа зорилгыг нь ойлгохыг хичээгээрэй. Харин season 3 дээр хамаагүй чанартай өндөр түвшний ангиуд хүлээж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Gwendolyn Harris нэгэн бүсгүй улсын хурлын гишүүн болох ярилцлага нь орж байгаагаар кино эхлэнэ. Яагаад ус төрч боломор байгааг нь асуудал мэдээ сэтгэл хангалуун бос байгаа ямар нэгэн зүйл хойш сумаргүй байгаагаа илэрхийлнэ. Харин өөр нэг газар студи дээр хэвлийн мэдээлэл боловсруулж байх яриа өрнөх ба нэг ус төрч суудлаасаа огсож байгаа бололтой. Бодвол 15 настай охинд бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл таран Твиттерээр шуугцааж байх болно. Харин Джейми гэх нэгэн залуугийн утас дуугач өөр бүсгүйтэй ярих ба Джеймиг шоунда анхаар гэдгийг нь сануулах болно. Джейми гэх залуу нь хараас төлөвшөөгүй сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй насанд хүрсэн жоохон хүүхчийг аашилдаг нэгэн мэт санагдана. Энэ хооронд Харрис бүсгүй маань ярьцлага хийж байх ба хэтэрхий шударга байсандаа нөгөө хүмүүсийнхээ өмнө баг зэрэг эвгүй байдалд орно. Харин түүний өнгөрсөн түүхийг асуух үед өөрийгөө цэвэрхэн гэхдээ 1999 оноос 2003 оны хооронд цуврал алга хийсэн гэх жокерх маягийн үг хэлээд буруутчих шиг боллоо. Мэдээж түүнийг өрөөнөөс гарахыг хүсдэг. Гарч явахдаа мэдээж өөрийнхөө тэнийг үйлдэл хийснээ ойлгоно. Үзэгдэл солигдоход нэгэн weekly show болж байх ба хөтлөгч нь их зохимжгүй садар самаа агуулсан хошигнол хэлж хүмүүсийг инээлгэнэ. Харин манай Джейми залуу маань Walda гэх анимашны дүр тоглож ус төрчдийг шоглох ажил хийдэг ба тэр нь олон түмэнд нэлээд алдартай боллоо шүү. Тэгээд Monroe гэх нэгэн ус төрчтэй хамт нэвтрүүлэг хийх ба түүнийг бохир нэмэх 18 яжлаар нэлээд шоглоод авдаг. Ямар нэгэн харилцаа өрнүүлэгчгүй ямар ч логикгүй зүгээр л ёс бос үгээр дормжлон Monroe яриулсангүй. Дараа нь Джеймиг сайн байсан гэж сувгийг хариуцдаг хоёр их мэдл бүхий нөхөр сайшаана. Түүний аль хитрхи ширүүн зэрлэг байсан хэдий ч зорилгоо бол биелүүлсэн. Твиттерч хүмүүс шоу гэж Walda нэлээд сенсац болж байв. Тэгээд Джеймиг бүр жолооч бол гэд гудамжаар машинтаа явах санал тавихад Джейми ч үн дуртай зөвшөөрнө. Харин нөгөө талд ус төрч бүсгүй маань харж явах зандаа улсын хурлын нэр дэвшигчид сонгогдсон гэх баяртай мессеж хүлээж авна. Гэхдээ 13 онд юу Nokia вэ? Телевизийн нэр дэвшигч Monroe-гийн талаар ярьж түүний байгаа газар Walda-г аваачаар төлөвлөнө. Бүр Walda-г сонгуульд оролцуулж болох талаарч удирдлагыг шийддэг. Харин Monroe-г ярьцлага өгөөд гарч байх үед нь Walda машины дэлгэцээр гудамжинд далайлах бөгөөд Monroe-гийн анхаарлыг татах гэж нэлээд хичээнэ. Monroe харин түүний дотор хэн байгаа болохыг олж мэдгэж тослохуудаа даатгана. Monroe энгийн иргэдтэйгээ компанид ажиллаа эхлүүлж яваа ба манай зарим нэг иргэдтэйгээ дотн харьцах гэж хичээдэг ус төрчдийг санагдуулмаар. Monroe Walda-г тоож чи бол бодит биш зүгээр л нэг комедианы дуу оруулсан хүүхэлтэй гих зэрэгээр хэдэн үг хэлэх боловч Walda бодит биш юм бол яагаад надтай яриад байгаа ингээд үргэлжлүүлэн цэнгэр эртнээ босгоод олонний өмнө доромжилдог. Джейми ус төрч бүсгүй Harris-ыг анзаараад түүнтэй яриа өрнүүлнэ. Бүр өөрийгөө Walda гэдгээ ч хэлээд авдаг. Яг миний бодож байгаагаар өөрийгөө хэн болохоо хэлээд эмэгтэй хүнд үнэлэгдэх өндөр оноо харуулах боломжоо гаргаж байгаа юм болов? Энэ хэрэг нь амжилттай бололтой. Тэд хэдийн хэдэн хондоо гуугаад халуухан яриа өрнөж байгаа харагдана. Тэд Джеймигийн гэрт мэдээж очино. Харин гэр нь үнэхээр жижигхэн бас их л заван суудаг бололтой. Джейми орон дээрх бүх юмаа бошоохон хураана. Их л тухгүй санагдах нь тодорхой. Чи 14 дэх хүүхчийг амьдрах дуртай маа да. Би л орон дээр чи унтахгүй шүү гэж хэлэх боловч дур хүслэн тэднийг зогсоож чадахгүй бололтой. Нөгөө л нэг бидний мэдих секс сцен гарлаа. Джейми ч ийм жаргалтай байсан санахгүй байна гэдгээ ч илэрхийлээд дугаарг нь юу ч гэсэн авчихлаа. Маргааш нь Джейми ч ажилдаа идэвхтэй Monroe-го бол сайн гихчин шоглоод годамжаар явсаар. Сонгуульд орцгож байгаа нь тодорхой. Өөрт нь хүмүүс санал өгөхийг хүснэ. Бас хажуугаар нөгөөх рүүгээ бичээл. Гэтэл Harris бүсгүй зөвлөхдөө Walda-тай уулзсан гэдгээ хэлчихдэг. Харин түүний зөвлөх нь Walda-д компанид ажлынхын тухай хэлсэнд бохимдож дахиж түүнтэй холбогдохгүй байхыг сануулах болно. Мэдээж түүний энерги дандаа нэмэх 18 болон босромог муухай үгс ашигладаг. Тэгээд Джейми Harris-тай холбогдох гэж чадаагүй тул өөрийг нь олж очиод уулзтал мэдээж юу ч нөрөхгүй Harris бүсгүй түүнийг режектлэн. Дараа нь нэр дэвшигчид шууд нэвтрүүлгээр орж байлаа. Тэнд мэдээж Monroe, Gwendolyn Harris ус төрчид маань байх ба Walda ч хажуугаар дэлгэцээр нь чи Dick-ийн толгойтой муу гэх мэтэр боловсралгүй соёлгүй байдлаар дарамжлах нь хүмүүсийг татна. Гэтэл Monroe хэдийн нэгмүү хүүхэлтэйний ард нуугдж байгаа хүнийг олчлгүй л яах вэ? Олонний өмнө түүнийг жинхэнэ нэр, нас болон карьерийн түүхийн талаар хэлдэг. Walda шоконд орсон байдалтай хэсэг чимээгүй байж яснаа дахиад л харааж эхэлнэ. Джейми 33 настай хэдий ч өөрийгөө барих тал дээр маруухан бололтой. Хяналтаа алдан Monroe бас Harris-ыг ч гурамж хүүхэн гэх нь тэр. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр олон юм хэлсэн нь олонний багтлыг төрүүлж чадлаа. Харин Джейми нэвтрүүлгийг орхин яваад гэртээ хэсэг тийлтрээстэй.
Бичлэг нь харин YouTube дээр хэдийн сая гаруй үзэлт авсан. Харин студийн дараа Джеймиг улс төрч нартай ярилцахыг хүсэх боловч Джейми би улс төрч биш, хариултыг нь мэдэхгүй байж эвгүй асуулт нь унмааргүй байна гэд татгалзана. Дараа нь түүнийг нэлээд ятгасаар араас нь даах боловч Джейми халгаасангүй. Би чинь өрдөөл цэнхэр багаа шүү дээ. Зүгээр нэг нохооны бичлэг хамгийн хөзөлтэй байхад би яг хийн юм бэ гэх мэтээр хариулна. Харин дарга нь Валдог хийн эзэмшдэг болохыг мэдрүүлэхээр шийджээ. Тэгээд дарга нь Валдогийн удирдлага дээр ажиллах гээд учраа олохгүй байхад Джейми байрандаа очихоор шийдсэн бололтой. Валдо дахин нэг улс төрчийг юм яриулахгүй дорносоор байгаад дуустдаг. Дараа нь Джейми удирдлагатайгаа агентлагийн нэг хүнтэй уулзаад тэд хэрхэн Валдог ачлах талаар ярилцсан. Харин Харрисын нэр хүнд хэдийн буурч түүний санал дэмжлэг нэлээд багассан бололтой. Энэ үед Джейми Харристай ярилцахаар ирж уушлахгүй байх боловч Харрис бүсгүй маань би компани ажлын дараа чамтай холбогдгол байсан. Чи Монрог илүү хүчрэх болгочлоо. Чи ялахгүйч надад ядаж боломж гаргаж өгөх байсан гэж уурлана. Тэгээд Джеймиг ямар ч майндсетгүй гэж үннийг нь хэлэх болно. Ер нь өдийн нассан мөртлөө ийм том болоогүй залууг харах үнэхээр стресстэй байд юм байна. Өөр ингэсэн үзэл санаа бодол байхгүй. Яриан төлөвшөөгүй. Хүнтэй харилцаа яриа өрнүүлж чаддаггүй. Ирээдүгөө нас биенд хүрсэн залуус үнэхээр л арчаагүй байгааз олон жил амьдсан хүүхдүүдтэй та нар зөндөл таарч исэн биз дээ. Магадгүй үүнийг харахтаа боловсралтай холбож тайлбарладаг. Боловсрал гэдэг чинь боловсрсан гэсэн үг үстэй. Maturity гэдэг үг чинь энэ утга санааг агуулна. Уучлаарай guys, киногоо үргэлжлүүлье. Гудамжаар Валто өөрийнхөө компанид ажлыг хийж байгаа бололтой. Гэтэл олонний өмнө босод хүмүүст саналаа өг, надад өгөх хэрэггүй гэх мэтээр утгагүй юм ярьж эхэлдэг. Дараа нь түүнийг болиултал бүр өөрөөрөө олонний өмнө гарч ирээд нөгөөхөө ярьж эхэлдэг. Гэтэл нөгөө дарга нь Валдог удирдан хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Джейми дэлгэцийг эвдэх гэсэн боловч Валто түүнийг зодсон хүнд 500 фунт өгье гэхэд л нэг булиа нөхөр гарч ирээд Джеймиг нүдэж орхино. Джейми ч эмнэлэгт хэвтэж байхад зурагтаар сонгуулийн үр дүн гарч байна. Харрис бүсгүй 11,000 санал, Монро 19,000 санал, харин Валто 16,000 орчим санал авснаар Монро парламентд сонгогдсныг зарлав. Монро руу гутлаа шийдсэнд нь 500 фунт. Яг л миний хүсэж байснаар манай лөвсөр залуу маань хэдийн гудамжинд гарсан байлаа. Түүний амьдардаг хэсгийг цагдаагийн албаа хаагчид цэвэрлэж байгаа бололтой. Нэг аврах том дэлгэцийг гараараа удирдах болж байгааг харахад цаг үе хэдийн өөрчлөгдсөн бололтой шүү. Магадгүй Монро сонгогдсноор засаглал өөр систем рүү шилжээд өөрчлөлт нэлээд мэдрэгдэж байх шиг. Валдоч бүх дэлхийн хаасаагүй алдартай болсон нь харагдана. Уур нь хүрээд архины шилээ дэлгэц рүү шийдэх үед цагдаа нар түүнийг зодоод явж байгаагаар киноманд дуслаа. За тэгэхээр нэг иймэрхүү арчаагүй сул дорой залуугийн төгсгөл яг л бодит байдал дээр иймэрхүү дуусах боломжтой. Кинон дээр л уран зөгнөлт найруулга оруулан ямар нэгэн аз завшаан тохиогод аз жаргалтай төгсгөлөөр лөөзөр залууд бэлэг барьдаг бол хар талын тосгол маань тэгсэнгүй. Гэхдээ түүн зөндөө боломж байлаа. Нэр дэвшигч хүүхэн алдсан, Валдог гэх алдартай дүрийн эзэнч болох боломж түүнд байсан. Гэхдээ үүнийг ашиглаж чадалгүй архичин болсон. Яг бас улс төрийн бохир ажил хийхээс татгалзаж өөрийн сонголтоо хийж ин тэ. Гэхдээ сонголт болгон ямар нэг төлөөстэй. За тэгээд энэ аяг маань улс төрийн маш олон таамаглал дэвшүүлж болохоор байна. Гэхдээ би энэ талаар ярихгүй үлдээ. Ямар ч байсан өөрийн хальт анзаарсан дүгнэлтийг дурдлаа. Бичлэгтэй цаг байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сезон 3 бол үнэхээр солиотой галзуу ангиудаар дүүрэн байлээ. Би бүр яхаас дэсэн ядаг хүлээж байна.